Өнөөдөр бид энэ эртний энтхийн Бурхан багшийн үед тэр үеийн Личавын хаан тулс гэж байсан. Личавын хаан тулсын нийслэл Вэшали хотын тухайн хотын төв хэсэг байсан газарт бидний энэ хойно харагдаж байгаа энэ сувраг бол суврагын хажууд Ашок хааны босгосон гайхамшигтай сайхан баган байж байгаа. Арслант баган. Тэрний цаана байгаа энэ сувраг бол Анандын сувраг гэдэг нэртэй сувраг байгаа. Энэ ямар ч өстой сувраг вэ гэхээр Бурхан багшийн шадар туслах 24 цагийн турш 25 жилийн турш 24 цагийн турш Бурхан багшийн сүйдэр мэт дагаж шадар туслахаар нь үйлчилж тэгээд үйлчилнэ гэдэг нь Бурхан багштай уулзах гад ирсэн тэр их олон хүмүүсийг маш нарийн зохион байгуулалттайгаар Бурхан багштай уулзууж шадар туслахын ажлыг хуваарлаж зөвхөн уулзуулахаас гадна бас Бурхан багшийн айлтсан сургаал номыг дэргэдэн байж байгаа сонссон учраас үг өсөхгүй бүгдийг тогтоож хойчуд үлдээсэн алдартай гайхамшигтай ачтай буянтай хүн бол Ананд юм аа. Ананд бол Бурхан одоогоос 2600 жилийн өмнө анх Шагио омгийн хаан тулсын Лимбиний цэцэрлэгт мэдлэх үед бас мэдлсэн нэг өдөр мэдлсэн Чацуу Бурхан багшийн аавынхан дүүгээс төрсэн дүүгийн хүү юм байгаа. Тэгэхээр бол Ананд бол Бурхан багштай багаасаа хамт тоглож өссөн багын найз. Энэ хорвоодор Бурханыг мэдлэх үед бол Ананд мэдлсэн Яшода бас мэдлсэн энэ бодмод бас тэр өдөр хорвоодор ургаж эхэлсэн гэдэг ийм түүх байдаг. Галу Удай гэдэг Бурхан багшийн багийнхан найз бас сүүлд Шагио омгийн хаан Шудодоны төшмөл байсан Галудай гэдэг энэ дөрвөн зүйлсүүд хүмүүс үйл явдал Бурхан багш хорвоод мэдлэхэд бол Ананд тэргүүтээ Галудай тэргүүтээ хүмүүс мэдлсэн гэдэг. Тэгэхээр Ананд бол Бурхан багштай бол нас Чацуу. Бурхан багш Бурханы өтгийг болон гэгээрээд нутагтай залран ирэх үед бол Бурхан багш энэ сургаал номд Шагио омгийн хан хөвгүүд Бурханы ном сургаалд орж хувраг болж энэ тэр үеэс эхлээд олон хүүхдтэй айлаас ядаж нэг эрэгтэй хүүхдийг бол хувраг болгодог явсныг тогтсон. Шагио омгийн хаан тулс тэр үед бол Шагио омг бас тухайн энтхийн хамгийн их язгуур ухсаагаараа цэвэр ариун нар шүтгэгддэг. Энтхийн язгуур ухсааны том асуудал байхад Шагио омгийнх нь бол хамгийн цэвэр хамгийн удам ухсаага цэврээр хадгалж ирсэн гэдгээр их алдартай. Энэ Шагио омгийн омгоос хорвоо дээр Бурхан болон гэгэрсэн энэ Бурхантай болсон хүн мэдлсэн учраас Шагио омгийнхан энэ манай хан хүү манайхаас төрсэн Шадри хаан язгуурт хөвгөн Бурханы өтг болон гэгэрсэн учраас энэ Бурханы өтгийг манай угаас бас олон мянган хан хөвгүүд явж Бурханыг эргэн тойронд нь лам хувраг болж хүрээлж байх ёстой гэдэг утгаараа асар олон мянган Шагио хаан язгуурт хан хөвгүүд одон сайтай хүмүүс бол Бурханыг хүрээлж лам хувраг болцгоос нь тэгээд тэр Ананд бол өөрийнх нь гэр бүлээс бол Ананд сонгогдож Ананд өөрөө хүсэж ингээд Бурхан багшийн шав болж ирсэн. Бурхан багшийн шав болоод ирээд Бурхан багштай анх уулзаад ном сургаал сонсоод Ананд бол тэрхэн суудал дээр гэгэрлийн анхны шатанд хүрч архан тулсон. Шуротапон шатанд хүрсэн байдаг. За тэгээд энэ үед бол Бурхан багшийн дэргэд олон энэ Анандаас өмнө бол Бурхан багшийн шадар туслахаар олон өөр төрлийн олон хүмүүс бол ажиллаж байсан. Тэгэхээр тэр хүмүүс их тууштай биш. Тэр хүмүүс зохион байгуулах чадвар тааруу. Заримдаа Бурхан өөрөө ингээд ямар нэгэн даалгавар өгөөд явуулахад тэрийг хийхгүй орхичдөг ч юм уу. Зарим газар заримдаа Бурхан багш хэлэхгүйгээр өөрөө ийш тийш алга болдог ч юм уу. Иймэрхүү маягийн ер нь Бурханы шадар туслах яагаад болж ирсэн гэхээр Бурханы дэргэд байвал тусгай юм үйл явдал болвол тэрийг нь харах гэж юм. Эсвэл ямар нэгэн эд шидийг үүсгэх гэдэг ч юм уу. Энэ Бурхан багшийн дэргэд байвал илүү их хүндлэгдэх гэдэг ч юм уу. Ямар тодорхой шалтгаануудаар бол ингээд дэргэд нь байсан шадар туслахууд бол их тааруу байсан. Тэр нь асуудалтай болж ирсэн. Дараа нь аяндаа Бурханы сургаал ном дэлхийд даяар
тэр үеийн одоо Замбо ТV-ийн одоо Мажима Дэшаа гэдэг энтхийн Мажима Дэшийн орчинд бол газар сайгүй төгөж, суу алдрын төгөж, асар олон саяар хүмүүс одоо бурхан багштай мөрөхөж, уулзах гэж ирдэг болсон. Энэ бүхнийг зохион байгуулах, мундаг зохион байгуулах чадвартай, шадар туслах хэрэгтэй болсон байдаг. Тэгээ бурхан багш гэгэрснээс хойш 20 дахь жил дээрээ одоо энэ асуудлыг анзаарч одоо өөрийн дэргэд одоо байнга одоо сайн шадар туслахыг сонгох хэрэгтэй болсон. Гэхдээ бурхан бол анханасаа бол энэ олон шавнар дотроос Шари Будра, Махан Монгол, Анаруудаа тэргүүтээ олон одоо гайхамшигтай шавнар олон байсан ч гэсэн ананд л ганц тэр ажлыг хийж чадах хүн гэдгийг бол анханасаа л мэдчихсэн. Тэгээд бурхан багш бурханы багш шавнарын дундаа цуглуулад Шари Будра, Махан Монгол тэргүүтээ бүгдийг цуглуулад одоо надад одоо байнгын шадар туслах хэрэгтэй байна. 24 цаг надад үйлчилж өгдөг, одоо үйл ажиллагаа юмыг зохицуулж яадаг ийм шадар туслах хэрэгтэй байна гэдгийг одоо бурхан багш айлцсан. Тэгэхэд бол Шари Будра, Махан Монгол, Анаруудаа тэргүүтээ бурхан багшийн 80 их махашара богд бол бүгдээрээ бий бол мэдээж бурханы шадар туслахыг бодлого яах вэ? Бүгдээрээ тэгээд одоо гараа өргөж бий болъё гэж одоо өргөж байсан. Тэгэхэд бол ананд бол хойно суугаад ерөөсө тэр лөө анхаарал өгөхгүй, гараа өрөхгүй ганцаараа чимээгөө суугаад байсан. Тэгэхдээ бурхан багш анандаа чи юу бодож байна гэж асуусан. Та анханасаа л мэдэж байгаа. Би л наатах ажил чинь тохирох хүн гэдгийг та мэдэж байгаа шүү дээ. Тэгээд бурхан багш чи одоо миний шадар туслах болох уу гэд тэгэхэд ананд юу гэсэн хэр би таны шадар туслах болъё. Тэгтээ 8 болзол байна. Та энэ 8 болзлыг биелүүлээд энэ 8 болзлыг дагаж одоо яа гэвэл одоо би таны шадар туслах болж болно. Би таны бүх одоо үйлчлэх ажлыг бол нарийн бол зохион байгуулж чадна гэдгсэн. Тэгээд бурхан багш тэгээд 8 болзлоо хэл гисэн. Тэгээд ананд бол одоо энэ тодорхой жишээлбэл ямар нэгэн байдлаар бурхан багш одоо анандыг дагуулж явахгүйгээр өөр нэгэн газар очиод ном сургаал айлцсан бол тэр айлцсан сургаалаа одоо айлцсан судраа буцаж одоо анандад давтаж үг өсөггүй бүгдийг хэлж одоо ананд сонсох ёстой байдаг. Гэх мэт тийм одоо 8 болзол одоо бурхан багшд одоо тавьж ирсэн байдаг. Тэгээд бурхан багш тэр бүх 8 болзлыг биелүүлээд анандыг бол шадар туслахаар авсан. Ер нь хүн төрлөختний төвхөнд ялангуяа бурханы амьд цэрэн байх үед 45 жил сургаал айлтж явах үед уулзж учирсан Тэнгэр Брахма хүн хэдэн саяараа одоо хүмүүс бурханы шав болж ингэж байж явах үед бурхан багт болзол тавьж ирсэн хүн анандаас бол өөр байдаггүй. Тэгэхээр анандын энэ тавьсан болзлууд нь өөрөө цаашдаа энэ нэг гол одоо анандын зорилго нь юу гэхээр бурханаас айлдсан сургаал ном, судар номуудын бүгдийг нь яг ингээд алдахгүйгээр цээжл тогтоогоод хойч үед үлдээх одоо асар чухал үүрэг одоо анандад оногч байсан. Тэгээ анандын зохион байгуулах чадвар бас асар мундаг байсан. Бурхантай уулзах гээд учрах гээд уулзсан ирсэн хүн болгоныг бол яг одоо маш нарийн дистаралтайгаар одоо бүгдийг нь одоо ямар ч одоо саад бэрхшээлгүйгээр одоо бүгдийг маш сайхан зохион байгуулж зохицуулж чаддаг. Дээрээс ананд бурханы дэргээс байж сургаал номыг сонссоор аваад дээрээс анхны Тибетакаар оргилол одоо 3 сая аймгийг эзэмшсэн анхны Тибетакаар бол ананд байдаг. Тиймээс анандыг бол Дhamma Bhandar гэж номын эрдэнсийн сан гэж одоо нэрлэдэг байсан. Тэгээд бурхан багшийг нирван дүр орох үед өөрөөр хэлбэл анх бол Шротапанна шатанд хүрсэн. Тэрнээс хойш бурхан багшийн шадар туслахын ажлыг ингэж 25 жил гүйцэтгэж явах үед өдөржин шөнжин одоо бурхантай уулзсан ирсэн хүн болгоныг одоо зохицуулж ингэж яасараад анандад бол өөрөө бол бяцлал хийх одоо өөрөө гэгэрлийн шатанд хүрэх бяцлал хийх ямар ч цаг зав гараагүй. Бурхан ч гэсэн тэр бүхнийг мэдэж байсан. Бурхан багшаал юу гэж тэр үед анандыг бол бяцлалаа хий одоо өөрөө шамд гэж бол хэлдэггүй байсан. Яагаад гэвэл анандын гэгэрх цаг болоогүй байсан. Ер нь юм бүхэн цаг хугацаатай байдаг. Тухайн үед бол бурхан бол мэдчихсэн. Ананд бол бурхан багшийг нэрвэнд орсны дараа гэгэрнэ гэдэг бол бурхан багш мэдчихсэн учраас тухайн үед бол шахаж шаардаж бурханыг бол анандыг бол яаж байгаагүй. Тэгэхээр ананд одоо бүх ажлыг зохион байгуулахаас гадна ананд уулзаж уулзрахаар ирсэн. Ер нь ананд өөрөө одоо ном сургаалыг маш гайхамшигтай айлддаг. Маш нарийн одоо хурц ухаантай хүнд юм тайлбарлаж ойлгуулах одоо арга үнд мэргэн их мундаг хүн байсан учраас олон одоо бурхны дэргэд ирсэн олон одоо лам хургууд одоо игэл ардууд анандаас ном сургаал сонсох гэж одоо их хүсдэг байсан. Ананд бас мөн одоо эмэгтэй хургуудын хургуудад өргөдөж олонтаа өргөдөж очиж эмэгтэй хургуудад олон удаа сургаал ном айлтж байсан.
эмэгтэй хуургуудын игнээ бол санга бол анандыг бол асар их шүтдэг байсан. Мөн ананд олон хаадуудын ордонд очиж хаадуудын хатад тэргүүтээ тохон ордонд байгаа ер нь одоо эртний энтхээс нэг уламжлал байдаг. Одоо дээд язгууртан хүмүүс бол гадуур хамаагүй явдаггүй. Ялангуяа эмэгтэй хүмүүс гадуур хамаагүй явдаггүй. Ордон дотор хааны ордон бол хааны ордон дотор л байдаг. Гадагшаа хамаагүй явдаггүй. Одоо хааны зөвшөөрлөгөөр хамаагүй явдаг. Явбал одоо хаантай хамт явдаг ч юм. Тиймэрхүү байсан. Тийм учраас одоо хааны одоо хатад заримдаа бол одоо бурхан багшаас одоо хааны ордонд ирж биднэрт сум сургаал айлдаж өгөөч гэж хүсэлт тавих үед голдуу бурхан багш анандыг явуулдаг байсан. Анандын тэр одоо арган мэрэгэн одоо бусад бүгд ижил тэгш одоо ном сургаалыг хүргээдэг одоо ном айлдагч чадвар нь бол гайхамшигтай байсан. За тэгээд ананд бурхан багш анхнаасаа хэлжсэн чиний одоо гэрх цаг болно. Аяндаа чи цаг нь болохоор чи гэгэрнэ битгий санаа зовоорой гэж хэлдэг байсан. Тэгээ бурхан багш нирван дур ороход бол ананд ер нь гэгэрс архантууд бол ерөөс огт уйлж байгаагүй. Гэгэрс архантууд бол мөнх хүсийг биеэрээ мэдэрч байгаа. Агшин хорон бүр одоо юм бүхэн одоо устж бий болж усж байгааг мэдж байгаа учраас гэгэрний шатанд хүрсэн бас илээс уйлж гунаагүй. Ерөөсө хорвоо төрсөн мэдлсэн хүн болгоно бурхан ч гэсэн хүний биеийг л олсоор төрсөн л болвол төрсөн нэг цагт өгөх нь тодорхой. Тэр байгалийн хуулийг мэдэж ухаарч байгаа учраас агнаасаа л одоо өгөх нь тодорхой байсан шүү дээ. Тэгэхээр энийг бол одоо ойлгож ухаарсан архантууд бол огт ойлгохгүй байсан. Харин бусад хүмүүс тэрэн дотор ананд бол аргагүй шүү дээ. Өөрийнх нь одоо номын агуу их эцэг 25 жилийн турш багаасаа тоглож өссөн. Дээрээс нь 25 жилийн турш номын эцэг болсон агуу энэ хүний хамт байсаар байгаад тэгээд нирван дур орох болох үед нь бол ананд бол уйлж байсан байдаг. Тэгээд ананд одоо бурхан багшаас хойш бол одоо бясалгал хийх цаг цавтаа их болсон учраас бясалгал хийж гэрлийн шатанд хүрээд та бүхэн одоо тэр Ражгир хотын ууланд байгаа тэр Савтапаны агууд бол Монголын анхны ном сургаал хайлах үед бол ананд гол одоо айлдагч болж байгаа. Анхны Тибетагадаар байсан учраас бүх сургаал номыг ананд уншиж одоо хойч үед үлдээсэн байдаг. За ингээд бурхан багшаас хойш бол бурхан багш яг өөрөө намайг нирванд орсны дараа бол энэ хүн намайг далгамжилж үлднэ. Энэ хүн миний оронд одоо бурханы сургаал номыг яана гэж ерөөсө хэлээгүй. Тийм юм одоо чадвартай хүнч одоо байгаагүй. Харин бол бурхан багш юу хэлэхдээ би та бүхэнд Винаяг зааж үлдээсэн. Дhamma тийм ээ содор бүхний зааж үлдээсэн. Энэ номоо та нар номыг миний заасан ном сургаалыг мань даг. Энэ та нарт надтай адилхан багш болно гэдгийг бол айлддаг байсан. Тэгэхдээ бурхан багшийг нирванд үзүүлснээс хойш бол одоо Махакашяп бол элтэд одоо яг бурхан шиг одоо энэ өөрөөр хэлбэл тэр одоо бэлгүүн чадвар яг тэгвэл бурхан багшийг нирванд үзүүлэх үед аль хэдийн Шарибудда Махамоголлана тэргүүтээ архантууд аль хэдийн нирванд орцсон байсан. Тэрнээ дотор хамгийн ахмад одоо хувраг бол бас эрдэм мэдлэгээр одоо бурханд хүндлэгчээс хүндлэлээр тэрвийн одоо лам хуврагуудыг гэгэрсэн хэдэн сая гэгэрсэн архантууд дотроос хамгийн их хүндлэгчсэн хүн бол Махакашяп байсан. Махакашяп хүндлэгдэхээс гадна Махакашяп өөрийнх нь хурц ухаанаараа хойч үеийн одоо биднийг бодож хойч үеийн одоо дэлхийн хүн төрөлхтөнд бурхны гайхамшигт сургаал номыг цэврээр үлдээхэд бол асар их үүрэг гүйцэтгэж байсан. Тэгэхээр бурхны дараа бол одоо энэ арт түмэн одоо бурхны шав лам хуврагуудаас гадна бурхны сургаал номыг дагдаг эгэл ардууд бол шууд одоо Махакашяпыг бол өөрсдийнхөө сэтгэлдээ бол удирдагчаар сонгож Махакашяпыг одоо сонгож байсан. Тэгээд Махакашяп тодорхой хугацаанд одоо энэ үйл ажиллагааг эрхэлж сангүйг одоо удирдах явж байгаад дараа нь бол Махакашяптай нирванд орохынхаа өмнө бол өөрийнхөө одоо энэ үүргийг бас өөрийнхөө барьж ирсэн тэр одоо бурхнаас заларч ирсэн тайгийг бол одоо анандад өгсөн байдаг. Ананд бол бурхан багш 81 нас өдөртөө нирванд орсон. Өөрөөр хэлбэл бурхан багш 81 нас өдөртөө байхад анандаас өөрөө 81 нас өдөртөө байсан гэсэн үг. Түүнээс хойш бол бурхан ананд сангааг удирдах одоо бурхныг орлож одоо ингэж байж байгаад 120 настайдаа бол бурхан ананд бол нирванд орсон. Ананд бол нирванд орохын өмнө бол одоо энтхийн одоо Магад улсын нийслэл одоо Ражгир хотод Велаван хийдэд бол заларч байгаад тэгээ утгагүй нирванд орох цаг ойртож байгааг бол өөрөө ойлгож ухаарад яг одоо бурхан багшийн одоо заларсан замаар явж эхэлсэн.
бурхан багшд нирванд орохдоо Рajгирээс гарч тийм ээ 3 сарын дараа би нирванд орно гэдгээ зарлаад Рajгирээс гатаа Вэлевон хідээс наашаа гарч залрын явсаар одоо энэ Вэшали бидний байгаа энэ Вэшали хотод заларч ирсэн байдаг. Тэгээд эндээс одоо хөшнэгээр явсан. Яг тэр маягаар Ананд одоо нирванд орохын өмнө одоо нирванд орох гэж байгаагаа хэлээд тэгээд одоо Вэшали юунаас энтхийн одоо тэр Магад улсын нийслэлээс гараад одоо Аажмар заларч яваад одоо энэ Вэшалиан бидний байгаа энэ газар ирж нирванд орохыг төлөвлөж явж байсан. Тэгээд Анандыг тэр үед Анандыг бол одоо асар их олон хүн эрхэмлэж хүндэлдэг, асар их хайрладаг байсан учраас Анандыг нирванд орохоор одоо Вэшалигийн зүг одоо заларч явж байгааг Магад улсын бүх ард иргэд сонсоод тэгээд бүгдээр Анандын хойноос одоо Вэшалир явж тэр Личвийн нутагт биш Магад улсын одоо нутагт нирванд орохыг хүсэн уламжилж Анандыг явуулахгүй гэж хойноос нь одоо олуулаад одоо цовлорч хойноос нь гарцгаасан байдаг. Тэгээд тэрнээс гадна одоо Ажаа Шадруу гэж одоо Бимбисар хааны хүү сүүлд бол одоо бурхан багш нэрвэндэрээс хойш бол буруу хийсэн асар нүгэлтэй зүйл хийснээ ухаарч тэр үеэс хойш бол бурханы ном сургаал асар сүлжиглэж асар их буянтай зүйл их хийсэн. Тэгээд тэр Ажаа Шадруу мөн ялгаагүй Анандын хойноос нэхэж Анандыг одоо Магад улсын нутагт нирванд оруулахыг гуйхаар хойноос нь одоо асар хүчтэй нэгсэн байдаг. Ананд тэднийг хойноос одоо нэхэж ирж байгааг одоо тухайн үед мэдээгүй яваад завинд суугаад ган мөр насар өндөр урт байдаг, өргөн байдаг. Ягаад гэвэл энэ одоо Личвийн энэ нутагт ирж байгаа ган мөр нь бол ган мөр нь Ямуна тэргүүтээ олон одоо том өрнөттэй нэгддэг газар учраас асар их өргөн. Тэгээд тэр завинд суугаад яг одоо энэ ган мөрний гол хэсэгт явж байх үед одоо Ажаа Шадруу хаан одоо ган мөрний нөгөө өргөтөр одоо Магад улсынхаа талын иргэдээр хүрэлцэн ирээд хойноос нь одоо наашин буцаж заларч ирэхийг Магад улсын нутагт одоо нирванд орохыг хүсэн уламжилж гуйж эхэлсэн. Яг энэ үед энэ Личвийн хаан тулсынх нь эндээс одоо Ананд наашаа ирж байгааг сонсоод уртчлан очиж тосоод энэ наадлын ган мөрний наадлын иргэдээр цуглараад Анандыг наашаа та манай нутагт ойрлогтон манай нутагт одоо нирванд орохтон гэж ингээд хоёр том улсын одоо ард иргэд хаан тэргүүтээ бүгдээрээ Анандад их хайртай Анандыг одоо өөрийнхөө нутагтыг хүндэтгэлдэг байсан учраас нирванд оруулахыг одоо хүсэж одоо хүсэн уламжилсан. Ананд яг тэгээд энэ байдалд яг одоо ган мөрний гол хэсэгт ирсэн учраас одоо аль хоёр хаан тулсын ард иргэдийг хоёулангийн хайрладаг, хоёулангийн эрхэмлдэг, хүндэлдэг юм учраас аль-алийн одоо сэтгэлд нь одоо ямар нэгэн байдлаар одоо аль нэгний дээдл нөгөө тийш явахгүйгээр өөрөө тэр ган мөрний голд одоо завиа зогсоогоод өөрөө огторгууд одоо ичээдийнхээ хүчээр нисэж огторгууд одоо залран суугаад огторгууд өөрийнхөө биенээс одоо гал элементийг одоо махбодыг гаргаж биеийг өөрөө чандралсан байдаг. Өөрөө чандралаад одоо 90 гэгэрсэн хүний одоо энэ махбод энгийн одоо их эцгээс биесэн махбод бол чандралахад бол шатна. Харин гэгэрсэн хүний бие лагшин тухайн хүний нирваны амгаланд хөрснийг нь илэрхийлдэг. Энгийн одоо гал метийн миллиметрд устдах боломжгүй мөнхийн нирваны одоо эрч хүчийг агуулсан асар гайхамшигтай тийм. Өөрөөр хэлбэл тухайн хүнийг тэр одоо энгийн хүн бол тухайн хүний гэгэрснийг бол мэдэх боломжгүй. Гэгэрсэн хүн бол өөрийгөө мэднэ. Харин өөртөө адилхан гэгэрлийн шатанд хүрсэн хүмүүс бол нөгөө хүнийгээ бол гэгэрлийн ямар шатанд хүрсэн гэдгийг бол мэддэг бололцоотой. Харин эгэл хүний хувьд бол тэр боломжгүй байдаг. Харин тухайн хүнийг чандралсны дараа тэр бие лагшингаас үлдэж байгаа тэр эренсэлээр тэр лагшин шүтэнээр нь тухайн хүнийг ямар шатанд хүрснийг нь бол илэрхийлж болдог. Тэгэхээр энэ Ананд бол тэр биеийнхээ одоо чандралаад биенээс үлдэж байгаа лагшин шүтэнийг өөрөө одоо самадид одоо ингээд огторгоо суугаа тэр одоо үйлдэл хийхдээ ингээд одоо чандралаад үлдсэн тэр одоо гайхамшигтай лагшин шүтэн тэр эрдэнэс бол энэ хоёр хаан тулсын иргэдэд тэгш хуваагдаж очих болтугай гэдгийг одоо тийм одоо ерөөл тавьж суусан учраас чандралаг дууссаны дараа Анандын бие лагшнаас үлдсэн тэр нирваны asta хүчтэй энергийг агуулсан өөрөөр Анандыг нирванд хүрснийг илтгэх хойчвийн одоо ард иргүүдэд тэр нирваны энергийг хүртээсээр байх тэр гайхамшигтай эрдэнэсийг лагшин шүтэнийг бол шүтэн хоёр хуваагдаад одоо энэ хоёр Магад улсын хаан Ажаа Шадруу
одоо Личэвийн хааны одоо юун дээр бол энэ хоёр хуваагдаж ингэж буусан гэдэг. Тэгэхээр одоо бидний энэ хойно байгаа энэ одоо энэ бол сувраг бол Анандын сувраг гэдэг. Яг гэвэл Личэвийн хаан тулсынхны улсын тэр ирсэн тэр одоо Эренсэл лагшин шүтээнийг одоо Личэвийн хаан тулсынх нь авч ирээд энэ одоо гайхам түүхэн газар авч ирж сувраг усгаж залсан байдаг. Тэгээд энэ Анандын сувраг гэдэг ингээд нэртэй ийм болсон түүхтэй.